За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За улс орон даяар зохион байгуулагдсан мал тэжээ өрөмтдийн тооллого бол Мөрөн Сумын засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн А-дараа 416 дугаар сагшимж бол гарсан. За Мөрөн Сум бол газар нутаг багтаа учраас зэрэгэлдээ 6 сумын газар нутагтаар бол хиллээд малчин мал бүхий иргэд маань бол сууршдаг. За Мөрөн Сумын хэмжээнд 6 чиглэлд 24 албан агч бол мал тоолгонд хамрагдсан. За өнөөдрийн байдлаар бол 24 албан агчдын маань 5 чиглэл нь бол ирсэн. Нэг чиглэл нь бол одоогоор ирээгүй байна. За Мөрөн Сум бол өөрөө малчин мал бүхий 2024 оны жилийн тоолгоор бол 1214 өрхөл бол хамрагдчихсэн. За энэ жил бол тэр багцааны өрхүүд бол хамрагдана гэж тооцоолж байгаа. А дансан дээр бол өрхийн тэргүүлэгч хуучин байдаг байсан. Энэ жил бол их нэрийг нь бол оруулж өгсөн байлээ. Энэ дээр бол юутай холбоотой юм гэхээр манай малчд бол 12.5 жил 15 жилээр малын тэтгэр тогтоолтыг бол тооцдог. Тэрэн дээр бол зөвхөн өрхийн тэргүүлэгч бичигдснээрээ их нэрийнх нь мэдээлэл байдгаас болж А дансан дээрх мэдээллээс дотмог бол байснаас тэтгэврийн гаралт тэтгэвэр тогтоолголт бол дотмог байсан. За энэ жил бол тэрэн дээр бол их нэрийн мэдээлэл орж ирсэн дээрээ илүү онцлог байлаа. За тийм болохоор манай тавиулаар орж ирж байгаа 23 сумаас орж ирж байгаа малчин өрхүүд маань бол хариу багийн засаг дарга дээрээ заавал өрхийн тэргүүлэгч их нэрийн мэдээллийг бүрэн зөв авч очсноор програм шивгдэх юм аа. Програм өөрөө 12 сарын 7-наас 14-ний хооронд нээлттэй байна. Тэрнээс хойш хоцорсон өрхүүд бол програмд орохгүй байх нэ.